За өнөөдөр бас нэгэн уулзч амжаагүй ч гэсэн нэгэн эрхэм хүний оруулсан постыг үзлээ. Тэгээ сэтгэл амар гой тайван энгийн сайхан амьдрал гээд. Тэгээ яг нөгөө гэр оролтын дүрслэл нь бол үнэхээр сайхан харагдаж байна. Гэр орлын гудамжинд одоо төрийн албаа агч хүн хүүхдээ зүүн дээрээ суулгацсан ээж нь одоо том хүүхдээ хөтлөө явж байгаа. Тэрийг үзээд үнэхээр баярлах сэтгэл төрсөн ч гэсэн бас гуйных бодол төрлөө. Яагаад вэ гэх юм бол өнгөрсөн 30 жилийн хугацаанд одоо юм тарааж гэдгийг маш сайн сонсоор иргэд. Юм тарааж ард иргэдэд таалагдаж хийсэн ажлаар биш тараасан юмороо ард иргэдийн сэтгэлийг татаж амьдрал ахуй одоо хүнд байгаагаар далимдуулж улсын хурлын гишүүн болж ингээд Монгол улсын хөгжлийн 30 жил ард иргэд ах эгч дүүнэрийн тийм үү сурч боловсрох ажиллаж хөдөлмөрлөх бий болгох бүхний одоо 30 жилийн боломжийг хулгайлсан хулгайчууд хэрвээ улсыг 30 жил удирдаагүй байсан бол эдрийг бид нар арай дээрийг нь сонгоод бас яваад байсан бол Монголын залуучууд тэр гудамж өнөдөр нөхөн жорлонгүй, шороогүй, утаа үнэртдэггүй, тийм ээ, үер буудаггүй, сайхан хот төлөлтийн орчин үеийн хотын гоё шийдэлтэй усан ориглууртай ногоон байгууламжтай хотын гоё шороо тоосгүй гоё гудам байх байсан. Тэгэхээр энэ удаагийн сонгуулийг нэг л найдвар муутаарагдаад ягаад гэвэл ойгоо уулгачууд нь бүгд услаагаа хийгээд эхэлчихсэн. Тэгэд эдрийг нь иргэд дагаагүй гэдэг. Тэгэхээр иргэд нь 24 оны сонгуулийг маш бодож хийн шүү. Мандат өгөхдөө намын дараа маш сайн бодож хийгээрэй.